сонин содон мэдээллүүдийг хачинжигтэй үйл явдлуудыг шинэ нээлтүүдийг дизайн маркетингийн хүртэл 82.9 шинэ санаануудыг Хөг Тэнгэр радио Бобохос 82.9 Шинэ өдрийн мэндийг үзэгч сонсогч та бүхэндээ хүргэж байна. Пөөх нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн эфирт хөтлөгчөөр Ариука, Туул, Аги, наривлагчаар Доксмын дэлгэр цэцэг ажиллаж байна. За багийнхан өдрийн мэнд. Өдрийн мэнд хүргэе. Тоолагч хэлэхээр энийг л эхэлтэй. Гоё юм аа. Зөв зүгээр яж байгаа л энийг л. За пөөхөн шинэ мэдээллүүдийг сонсоход та бүхэн маань бэлэн үү? Бэлэн байна. Бэлээ. За шууд промошнд эхэлчихье те. За тийм. За би өнөөдөр юу яасан? Italian Brain Rot гэдэг баг бүгдээрээ мэдж байгаа хаа. Одоо хүүхдүүдтэй хүмүүс ялангуяа сайн мэдж байгаа нөө. Юу ш түн сахуур, тралалеро, тралала. Бомбардина крокодила сонсчихсан ба. Би бол түн сахуурыг бол мэдээд байна. Тийм. Тэрний талаар мэдээллийг бэлтгэсэн байгаа. Гарал үүсэл те хизэнээс эхэлсэн. Тэр талаар мэдээллийг бэлтгэсэн байгаа. За би бүр түн сахуурыг мэдхиймсэн гэж их бодсон. Хүүхдтэй мөртлөө л одоо мэдхгүй байдаг шүү дээ. Одоо мэдэж авах нь биш те. Танаа хүүхд арай насан том болсон баха тэрийг сонирхол. Одоо бүр жоохон тодлер ийм жоохон хүүхдүүд одоо 4 5 нас 3 нас тэр хавцаа үзнэ. Тэгээ ийм хүүхэлдээ шиг хөөхөө. Дагад дуурайн хэлнэ. За. Туулагч мэдээлэл. Миний хувьд бол нэг тийм хятадд нэг тийм шин эд эрхтэмгийн хэсгээс гэхээр танарт амар сонсогдох л та. Гэхдээ энэ хумсны тухай. Тэгээ хумсны хаягдлыг одоо зараад эхэлсэн байна. Тэгээ зараад юунд ашиглаж байгааг нь дэлгэрүүлж хэлж өгье заяа. Энэ талаар мэдээллийг хүргэе. Нөгөө чонноос хаяхан байдгүй гэдэг шиг одоо хүнээс хаяхан байхгүй болж хэлж байгаа юм байна. Болж юм харин одоо хятадд нэрээ яста байхгүй юм байхгүй гэдэг шиг нэрээ янз юм хэрэглэх юм аа. Хумс хэрэг болоо. Сонин байна. Туулагч битүүрийн мэдээлэл айгүй ойрхон юм байна. Миний болохоор бас актараатай холбоотой. Актарааг одоо хаяхаа болж гин гинэ. Тийм. Актараанаас үүдлээс гаргаж аваад буцаагаад актарааны тэр актаранаас авсан үүдл эсүүдээр эргээгээ тухайн хүн түүнийг эрүүл мэндийн даатгал болгоод хадгалж чадах юм бол маш том одоо ийм нөхөн сэргээлтийг авах боломжтой ийм судалгааны ажил ерөнхийдөө бас дуусах шатанд орж байгаа юм байна. Энэ талаарх бас мэдээлэл байгаа. Тэгэхээр одоо хүмүүс биднээс чинь хаях юм гэж одоо нэг ч хэрэггүй юм байдгүй болж таарлаа. Хумс хүртэл одоо хэрэгтэй. Хумс хүртэл хэрэгтэй болж штэ. Тэгээ актарааг бол бид нэр аваад хайчдаг. Тэгсэн хэрэгтэй л одоо болж эхэлж байна л да. Түүнээр үүдлээс үүд юм. Эртэн болгон дээр эсүүд байдаг. Янз янзаараа байдаг. Тэгээд тэр үүдэл эс чинь нэлээ олон газар байд юм бэлээ шүү дээ. Тийм. За тэгэхээр одоо актараанд үүдлээс байдаг юм байна. Энэ мэдээллээсээ төрүүлээ явчих тийм. За сонир мэдээ байна. За олон жил мэдээж одоо бидэнд ер нь актараа бол үзэн ядагддаг л юм шүүдчтэй тий. 17-оос 25 насны хооронд ихэнх хүмүүс бол актараа нургаад ахуулдаг юм байна. Ягаад гэвэл нөгөө маш өвдөлттэй ургаж гарч ирдэг учраас тэгээ дээрэс нь хэрэггүй шүүд гэж бас үздэг. Тэгээд үүнийг ахуулсан шүүдээ бол одоо тэгэл оронд янз бүрээр л хайдаг байлиг үү. Бид нар бол одоо нөгөө хашааны банкруудтай. Өөхөнд ороод шидэд өгчдөг. За энэ маань болохоор ямар давуу талтай вэ гэхээр түрүүн эхлэхэд дурдсан актарааны үүдл эсүүдээс буцаагаад эргээгээд хүн төрлөختөн эрүүл мэндийн даатгал болгоод өөрийнхөө эрүүл мэндийн даатгал болгоод хадгалах юм боломж одоо бүрдэж байгаа юм байна. Биологийн даатгал юм байлээ. За судлаачдын үзэж байгаагаар бол актараа нь одоо мезенхимийн үүдлээсээр баялаг юм байна. За тэгээ эдгээр эсүүд нь яс булчин мэдрэлийн эс болон бусад чухал эд болж хувирах ийм чадвартай гинэ. За тэгээ уламжлалт аргаар ясны чөмөг цуснаас үүдлээс авах нь бол өвдөлттэй байдаг юм байна. Одоо бол хүний ясны чөмөгнөөс цуснаас бол үүдлээс авдаг. Энэ маш өвдөлттэй нарийн ажиллагаа шаарддаг. За харин актараанаас үүдлээс авахд болохоор ямар ч ийм нэмэлт зовир мэс ажилбар нэг өсөндөө шаардахгүйгээр илүү давуу талтай байгаа юм байна. За энэ хаана вэ гэхээр Америк нэгдсэн улс дахь энэ innovative implant oral surgery гэдэг ийм шүдний эмнэлэг байгаа юм байна. За энэ эмнэлэг Stem Save гэдэг одоо үүдлээсийн компанитай хамтраад актараа авах үед үүдлээсийг хүүтнэр нь
хадгалах үйлчилгээг одоо иргэдэд санал болгож байгаа юм байна. Хүүтнэр нь. За тэгээ энэ нь хүмүүсийн хувьд бол шүд ахуулдаг энгийн ийм үйл явцын үеэр ирээдүйн ноцтой өвчнөөс сэргийлэх боломж нээж өгч байгаа ийм одоо эрүүл мэндийн банкны үйлчилгээ болж байгаа юм байна л да. Ахтараагаа хадгалах нь. За эдгээр эсийг хасах 196 Цельсийн хэмд хэдэн 10 жилийн туршид амьд байлгах ийм боломжтой гэж байгаа. За тэгээ ирээдүйд үе мөчний өрөвсөл, чихрийн шижин, за Альцгеймер гэдэг өвчин байна. За тэгээ Паркинсон зэрэг ийм сэтгцийн эмгүүдийг эмчлэхэд ашиглах ийм судалгаанууд Ахтараан дээр хийгдэж байгаа юм байна. Тэгэхээр нөгөө төлхөө мэдрэл тархины эдэс, мэдрэлийн эдэсүүдтэй холбоотойгоор Ахтарааг ашиглах ийм одоо төлхөө эдэр дээр одоо ашиглах судалгаа бол хийгдэж байгаа юм байна. Тэгэхээр ирээдүйд магадгүй Ахтарааг 17 наснаас 25 насны хооронд ахуулаад түүнийгээ хэдэн 10 жилийн турш хүүтийн хэмт хадгалаад эргээгээд тухайн одоо тэр Ахтарааны эзэн маань Паркинсон, тийм ээ Альцгеймер, за тэгээ гэмтлээс үүдэлтэй нуруу нугасны өвчин. Тэгээ энэ бүхэнд одоо үүнийг буюу Ахтарааныхаа үүдэлсийг ашиглаад эдгээрээс одоо сэрэмжлэх эсвэл эрүүл болох ийм боломж магадгүй ирээдүйд бүрдэж мэдэх юм байна. За тэгээ шүдний үүдэл эсүүдийг дархлааны өвчнүүд, нуусны гэмтэл, нүдний эврэлийн гэмтэл зэргийг эмчлэхэд ашиглах боломжтойг дараагийн одоо ажил нь эрдэмтэд үүн дээр явж байгаа юм байна. Нүдний эврэлийг бүрхөвч, за тэгээд нуусны гэмтэл, дархлааны өвчнүүд гэж байгаа. За эдгээрийг бас эмчлэхэд Ахтарааны үүдэл эсийг ашиглах ийм судалгааны ажил бас хийгдээд явж байгаа юм байна. Тэгээд ирээдүйд бид нэр Ахтараагаа ашиглаад ясантай эрүүл болчих юм боломжтой. Нөө үүдлийн талаараа туулагч яриа хийчихсэн шүү дээ, тий. Үүдэлээс болохоор яг нөгөө эсүүд чинь угаасаа хүний эд эрхтэн болгон дээр байгаа. Хэдэн мянган триллионоор байгаа. Үүдэл эсийг яг одоо яг миний ярилцсан эмч бол юуны нөгөө хүүнээс үүдлээс авдаг хүн байхгүй юу. Тэгээ Монголд энэ эмчилгээ хийгдэд эхэлсэн билээ. Ер нь аливаа үүдэл эсийг аваад хадгалчих юм бол нөгөө хүүтэн температурт хадгалт юм билээ. Ямар ч үүдэл. Энийг бас хасах 196 гэдэг чинь асар хүүтэн байна л да. Тодорхой юм шингэнээр ингээ хадгалдаг. Тэгээ тэрийг банк сел гэдэг чинь эс. Тэгэл ийм банк гэж нэрлэдэг юм билээ. Тэгээ маш олон хүмүүсийн үүдэл эсүүд ингээ хадгалаатай байдаг. Тэр үүдэл эсийг яг Монголд бол одоо эргүүлээд нөгөө үе мөчний өвчин энтрийг эдгэхэд хэрглэж байгаа юм билээ. Эсвэл залуужих. Зоригтой. Одоо би 40 гараад ирэхлээр ч юм уу 50 гараад ирэхээр өөрийнхөө хүүхдийн үүдлээс нь таардаг гэдэг байгаа. Тэгээд тэрийг ингээд ч юм уу эсвэл өөрийнхөө ч юм уу хадгалуулсан бол ингээд тарьчвал би сайхан эргээд сэргээд 20-30 настай юм шиг гоё ирүүлжээд ингээд ирэх нэ шүү дээ. Тэгэхээр үүдэлээс чухам аль үүдлээсийг алинд нь зориулж тарих вэ гэдэг нь бас их чухал. Тэгээ үүдэл эсийн энэ банк гэдэг зүйл чинь ерөөсөө дэлхий дээр за хэдэн оноос гэлээ 90 он гэлөө худлаа ярьсан байж магадгүй шүү. Мартчих. За ер нь бол ийм банк нэгдэд эхэлсэн билээ. Одоо тэгвэл тэгэл цаашаа улмал ингээл өргөжөөл явж шít. Шүднээс гаргаж. Тийм байна. Гэхдээ нөө онцлог нь болохоор зөвхөн Ахтараанаас гэж байгаа байхгүй. Тэгэхээр Ахтараанд илүү их ашигтай үүдлээс одоо агуулгаддаг байх нь л дээ. Тэгээ үүнийгээ бол бүр ингээд нүдний эврэлгийг эмчилгэхэд хүртэл ашиглана гэхээр асар ийм одоо нарийн асар одоо ийм ашиг тустай зүйл юм байна л та гэж ойлгосон шүү дээ. Би үүдэл эсийг бол маш ашигтай. Одоо ер нь хүүхэд төрчүүл тэр үүдэл эс төрж байгаа дөнгөж ээж төрлөө шүү дээ, тий. Таны хамаатнаас ч байсан болон заяа. Цусан төрөл, ясан төрлий. Тэн хүүхдийнхээ ихэс тэр ийм хүү вэ штэ тий. Тэндээс нь үүдэл эсийн салгуулаад хадгалчих юм болвол тэр хамаатан эмээ өвөө одоо юу гэдэг ойрынхаа хамаатнуудад бүгдэнд нь таардаг гэж байна. Тэгээ тэрийг уг нь аваад хадгалуулчихвал их зүгээр. Одоо ингээ Монголд юу дэлгэрсэн байгаа. Надад бол яг миний яг хүү бол байдаг шүү дээ. Манай хоёр хатцсан хүн. Тий харин тий. Манай одоо хоёр дүүгийнх минийх болохоор ингээ хүүгийн тасалсан тэг хүүг нь аваад хадгалаад хадганд ороогоод тэрийг бол харин монголчууд тэр хүүг бас мэддэг байсан байгаа. Харин тий айгүй ухаалаг л байж л дээ. Яг нунтаглаад эмийн журмаар хэрэглэх ч юм уу те эсвэл домнох ч юм уу ингэж хэрэглэдэг. Ер нь ихэнх одоо монголчууд дамаа одоо яадаг бол одоо яадаг болсныг нь мэдэхгүй эцэгчүүд бараг л одоо тэгж хадгалдаг болов. Тэгэд энэ
Энэ хадгалах чинь ер нь баг монголчууд л ингээд дийлийнх нь ингээд өв уламжлаар хадгалдаг байсан. Яг сүүл рүүгээ нөгөө ингээд илүүтэй хатаагаад мэдээж нэг хасах 196 хэмээн тийм тоног төхөөрөмж байхгүй учраас тусгай шингэнд температур. Тэгэхээр монголчуудын нөгөө нэг суу ухаан бол нэрээ те бас л агуу байсан байгаа юм л да. Тэгээд байсан байгаа шүү. Тий энэ нөгөө нэг ингэж дамжин явж байгаа сүүл рүүгээ он жилийн уртад яг нөгөө ашиг тусыг нь жоохон мартцсан. Зүгээр хадгалах ёстой гэсэн ойлголт руугаа л очсон юм шиг байгаа. Тэрнээс бол яг анх үүдэл нь бол энэ хүү хадгалах үүдэл нь бол монголчууд бараг энэ үүдэл хэсэг те шинжлэх ухааныг мэддэг байсан биш үү гэж бас бахархаж бодохоор тийм байгаа. Харин тий. Тэгээд нөгөө хүүхнүүд чинь үүдэл хэсээ сүүлийн үед ингээ хүүхэн жилтгүй бараг залуучууд хэрглэж байгаа хөө. Тариулаад байгаа шүү дээ сүүлийн. Тэгээд нөгөө гоё юм гүлгэр арьстай залуучаал ингээд байгаа шүү дээ. Тэр чинь яг шууд үүдэл хэсээ тарьдгүй юм байлээ л дээ. Үүдэл хэсээ чинь ингээд бас ингээ ялга боловсруулад тэр шингэн одоо бусад шингэнээс нь гаргаж авдаг тэр үүдэл хэсийн тэр одоо бүтээгдэхүүнийг нь тарьж хэргэлдэм байлаа. Зүгээр яг шууд үүдэлээсээ тариулахаар бол бүр төрж байгаа хүүхд одоо ээжээс нь тэр хүүнээс нь авд юм байлээ. Таслаж аваад тэгээд тодорхой температурт хэдэн жилээр хадгалахын тэгээд хадгалаад байж идэм байлээ. Тэгээд тэр нь зөвхөн чамд өөрт чинь биш хамаатай ойр тойрныханд чи хэрэгтэй хэрэг надад таалагдаад байгаа юм байна. Тэгэхээр одоо монголчууд маань яг бидний үеийн залуучууд маань тэртээдэргүй хүү маань удаа хадганд ороогоод хатцсан. Тэгэхээр одоо 17-оос 25 насны залуучууд маань сонсч ивэл үзэж ивэл ахтараа тань одоо ургаа зөөрүүлж байгаа бол аваад хайж болохгүй нь байна. Тэгээ хадгалчих гэж. Гэхдээ одоо ч бас ахтараан дээр нэрээ аваад хадгалгач тийм ил охол та тий. Одоо нөгөө нэг тэр маань энэ судалгаа маань бүрэн гүйцэд болоогүй хөгжөөгүй байгаа. Гэхдээ магадгүй бидний хүүхдүүд 17 бидний хүүхдийн хүүхд ч юм уу те нэг 17 25 нас хүрэхэд бол тэр үед ахтараа хадгалах 196 хасах 196 цэсийн тэр хадгалах банк нь Монголд ороод ирвэл тийш. Ястаа нэр ирээдүйд нөгөө үүсэх нуруу нугас нүд за тарих тэ хөгжрөх зөнөх гэдэг энэ бүх өвчнөөс бас сэргийлэх боломжтой. Ингээ бодохоор нэг ирээдүй гэдэг юм маань улам л гайхалтай, улам л одоо хорт хавдар одоо янз бүрийн шалтгаантай өвчнүүд ингээд байхгүй болох юм шиг санагдаад байгаа шүү. Тийш. Надад бол бүр их болох юм шиг санагдаад шүү дээ. Нөгөө шинэ бүтээгдэхүүнүүд их гарч ирэх тусам одоо шинэ төрлийн зүйлүүд их гарч ирэх болов. Урд нь одоо жишээ нь нөгөө эрдэмтэд одоо янз бүрийн ямиг нэгээгүй те ямиг нэгээгүй байх үед гарч ирсэн вирусууд ингээд ерөнхийдөө бол цаашаа ингээд өөрчлөгдөөд яваад байгаа шүү дээ. Тийм мутацлагдаад тэр нь дийлдэхэ болоод байгаа. Тэр нь цаашаа улам л үргэлжлэх болов гэж яриад. Тийм бах. Нөгөө юм чинь хоёр талтай байдаг шүү дээ, тийм. Сайн хөгжих тусам нөгөө муунууд нь бас л давхар ингээд бас л өөрчлөгдөөл явах бах та. Ямар нэгэн байдлаар дайсан гарч ирж л тэрнтэй л тэмцэх. Яаж хийж байгаа л өөрчлөгдүүлэл. За дараагийн мэдээ рүү шилжээ. Гой мэдээ байна. За дараагийн мэдээллийг хүргэе. За энэ 2025 оны ихэр л гарч ирсэн байлээ гэхдээ. За түн сахуур. Italian brain rot гэдэг энэ болохоор объектыг амтантай юм нийлүүлсэн зүйл гэж анх үтсэн байлээ ерөнхийдөө. Объектыг амтантай нийлүүлээд AI-аар буюу хиймэл оюун ухаанаар бүтээсэн тренд. За энэ болохоор 2025 оны ихэр TikTok болон Instagram гэдэг одоо энэ платформуд дээр анх хүмүүст одоо хурж ихэлсэн. За тэгээд мэдээж дөрүүдийг нь бол баг харж исэн баха. Одоо энэ сахуур байна шүү дээ. Мөн үү? Биш. Хаана байна? Эдгээр чи өөрөө энэний нэр Патабим. Тий. Эдгээр чи ингээд нэрүүд нь яваад байгаа. Сатурнита. Шимпанзини гэж. Бананини. Тэг ингээд жирафа. Энэ болохоор ийм юм блэ. Нэг объектыг хиймэл оюун ухаанд дөнгөж хөгжиж эхэлж явах үед л юм шиг ба. Нэг объектыг нэг амтантай хамт оруулан готлаа. Одоо ингээд нийлүүлээд амтан бүтээя гэд тэгсэн чинь AI алдаагаар одоо жишээ нь 3 хөлтөө гараад ирсэн ч юм уу те. Эсвэл хөлн байхгүй ч юм уу AI алдаанаас бүтсэн юм. Энийг бол Европт вирус гэж үзээд байгаа юм билээ бүр одоо ингээд хүмүүсийг хитрхи их ингээд автуулаад байгаа болохоор энэ бол вирусаа гэж үзэж байгаа юм байлээ. Тэгээ одоо манай нөө чимээги гэдэг нэг үг хэлдэг аппликейшн байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан Итали аппликейшнээр энэ үгнүүдийг хэлүүлсэн баг. Тэгээд нэрнүүд нь гарч ирсэн. Ер нь бол ямар ч утгагүй нэрнүүд тий. Нэр нь бол ямар ч утгагүй нэр. Түн сахуур гэдэг чинь болохоор интеллигээс гаралтай юм нөө.
крикет гэдэг тоглоом байдаг шүү дээ. Нэг юм банзаар зөгтөг. Тэр банзл юм байлээ. Ер нь бол. Тийм байхаа. Би бүр энэ одоо яг юу вэ? Амтын юм уу? Юу юм гэж. Уул нь банз юм байлээ. Тэгээд юм сүүлийн үед бүрэнх болчиход байгаа юм. Төндөөс гарч. За. Тэгээд би энийг энэ зунжингаа харсан бүр. Тэгээд яг юу юм бол гэж бодож жагаад сая яг энэ пөөх дээр заа оруулъя да гэж бодоод судлаа. Алдаан тэрэнд болчихсон юм биш те. Тийм байна. 2023 оны 10 сард Дуэйн Джонсон гэж жүжигч бүгдээрээ мэдэн шүү дээ. Дуэйн Джонсон Италид явж явах үедээ зүгээр ямар ч утгагүй хэлсэн гинэ. Тралалеро тралала гэд. Энэ бүр ямар ч утгагүй гэсэн. За. Тэгээ энийг анх 2025 онд нэг Instagram хэрэглэгч, TikTok хэрэглэгч ашиглаад хамгийн анхны намтан буюу энэ хамгийн анхных нь юу гэж үзээд байгаа. Shark. За. Махчин загас те 3 өлтөө махчин загас. Акул шүү дээ. Тий, үзээд байгаа. За тэгээ энээс хойш ерөнхийдөө бол Италийн brain rot гэдэг нэр томьёо гарч ирээд үүсэж хөгжиж эхэлсэн байна. За тэгээд 3-4 сард бол бүр ирчээ аваад сая энэ 100 бол баг хүн болгоно л капучино ассасино бомбардино крокодило амбантай ямар нэг надад тэр тралала гэдэг нь орж ирээд байна шүү. Тий, ингээд ашиглаж эхэлсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө бол яг энэ алдаанаас үүссэн ийм вирус л гэж үздэг юм лээ. Интернет орчинд нөгөө нэг тархалт нь хурдан байгаа болохоор энийг вирус гэж үздэг байгаа. Бас яагаад вирус гэж үзэж байгаа вэ гэхээр энэ нөгөө AI бичлэгчин одоогор бол бараг 8 секундын ийм бичлэг гаргах боломжтой байхгүй. Үнгүүгээр ашиглах юм бол тэгэн гол 8 секундэд багтсан ийм богино бичлэгүүд байгаад тахаар хүүхдийн анхаарал төвлөрөх одоо тэр хугацааг бүр ингэж маш ихээр багасгаж байгаа. Одоо 15 секунд стори ч юм уу те эсвэл минут 30 секунд рeel үздэг байсан бол 8 секундын бичлэгүүдийг л ингээл араас нь үзээд тахаар хүүхдийн анхаарал сарних ийм үзэгдэл болж байгаа. Тэгээд энийг одоо ерөнхийдөө бол вирус гэж үзэж байгаа. Дээрэс нь энэ одоо нэг бөмбөгдөх жонгоц байгаа штэ. Юу л өтер чи? Бомбардино крокодило. Гой нэр матар байгаа. Тэрийг болохоор нэг одоо газын зурус ч юм уу те. Энэ лалын шашинтай орнууд илүү үзэн ядаж одоо хориглохыг хичээж байгаа юм билээ. Гэхдээ интернет орчинд тархсан иймэрхүү зүйлийг бол хорих бараг боломжгүй юм шиг. Асар хурдтай тархах байх л та тий. Нэг нь устгаал нөгөөх нь өчнөө зүгээрээ тий хийгээд гараад ирнэ шүү дээ. Тэгээд энэ хамгийн анхны дүрээс бусад дүрийг бол өөр хүмүүс зохиосон. Ерөнхийдөө бол хүмүүс хараад ийм байж болох юм байна гэл цааш нь зохиогоол яваадсан. Энэ бол одоо чимээгээр хэлүүлээд нэг Монгол амтэн ч юм уу те мориготаш нийлүүлэлт нэг юмтай нийлүүлээл ингээл одоо гарах боломжтой юм зүйл байна. Эдгээр чи ийм учиртай байсан юм биш үү? Гэхдээ нэр амтан гэхээр амтан биш. Ургамал юм уу гэхээр биш. Тэг юу юм яг гимээр нэг тийм сонирн байсан байхгүй. Тэгсэн хэрнээ тэрийг хүүхдүүд их үзээд идэг. Тэгээ хурдтай тархаад байгаагийн нэг шалтгаан нь болохоор бас ийм байгаа юм лээ. Энэ одоо хэлүүлц үг байгаа шүү дээ. Энийг ин цаашаа AI-аар хүмүүс бүжиг зохиолгоо тий. Бүжиг болгоо, тэнгутлаа дуу зохиолгоод одоо энэ өөрийнх нь дуунууд байгаа дандаа л AI-аар зохиосон дуунууд. Дуу зохиолгоод ингээд хүмүүс өөрсдөө ремикс хийж дахин бүтээж болоод байгаа байхгүй. За. Энэ дээр энэний ачаараа бас маш их хандлтыг сошиал орчинд авах боломжтой байдаг. Тийм байна. Одоо бүр энэс чинь үүдээ цаашаага тоглоомнууд гараад ирсэн. Тоглоомын дэлгүүрт орохоор л эднэрээс заавал нэг нь байж л идэг. Тий. Одоо түрүү хоёлаа ярьсан шүү дээ энэ юу юм бол гэдсэн. Энэ бэр батал бим гээд энэ бол жишээ нь ингээд модонд байдаг нөгөө нэг авраг хөлт байгаа байхгүй. Тэрийг л ингээд модтой нийлүүлсэн нэг юм. Модтой нийлүүлчих. Тий, ийм дүрслэлтэй юм яваад байгаа ерөнхийдөө. Тэгээд энийг бол одоо нийтэд нь Италийн brain rot гэж нэрлэж байна. Тэгээд энэ тренд нь бас ардаа нөгөө нэг шашин шүтлэг улс төр хүчирхийл зэрэг маш олон юмтай холбогдсон юм далд мессежүүдийг өгөх текстүүд байна гэж үздэг. Энийг ерөнхийдөө буруугаар ашиглавал маш том одоо буруу зүйл болно л гэж сануулга гэдэг. Залуучууд энийг юу гэж үздэг байгаа вэ гэхээр интернет одоо энэ сошиал урлаг гэж үзэж байгаа. Чөлөөтэй сэтгэн бодох урлаг байгаа дээ шүү дээ бас тий. Нөгөө хүүхдүүд аливаа нэгэн амтныг
нөгөө дөнгөж зурж эхэлж байгаа те хүүхдүүд амтан нэг янз бүрийн нэг нүдтэй, хоёр нүдтэй. Тэгэхээр яг тэрэн шиг л байгаа тань те. Тэгэхээр хүүхдүүдэд илүү ойрхон. Өөрийнхөө төсөөллөөр. Ингээ харангуут яг хүүхдүүд зураал, хүүхдүүд өөрсдөө ажиллаад гаргаад ирсэн хүүхэлдэйн кино шиг юм харагдаад байгаа. Тэгээ энэ нь тэгээд ингээд айгүй алдартай болчихдог. Тий. Хүүхдүүдийн дунд тренд болоод байгаа нэг шалтгаан бас юу юм бэлээ. Эцэг эхчүүд нь ойлгохгүй. Тэгэхээр эднэрийн одоо үгээр хоорондоо харьцаж болоод байгаа эцэг их нь ойлгохгүй. Гэдэг утгаараа бас энийг тренд болгож ашиглаад байгаа юм билээ. Хүүхдүүд төм сахуур энэ төр гээд харна юу яриад хаанаар яриад байгаа аав тэгжээсэ. Тэгээд нэрээ эн чинь хүүхэлдээ юм биш. Хүүхэлдийн киноны баатар гэж анх ойлгосон би. Гэтэл үгүй ээж. Одоогоор хориглох ямар ч арга хэмжээ аваагүй байх. Гэхдээ яг хориглох талаараа Тайван, Австрали энтхийг зэрэг орнууд одоо нэг хориглох талаар авч хилэлцэж байгаа. Гэхдээ хязгаарлах боломж баг байхгүй л гэж дүгнээд байгаа юм байна. Энэ тэгээд энэ хүүхдүүд үзэхэд яг нэг тийм муу бол биш гэж одоо үзэж болохоор ч мэдгүй биш. Гэхдээ бас сайн ч бас биш л ах тий. Амтан гэхээр амтан биш тий. Өөрийн төсөөллийн юм шиг. Анх би бол юун гаж юмнууд байл гэж харж байсан. Харин тийм сонирхол. Яг AI-аар бүтээгээд нөгөө алдаа гарч ирээдсэн шүү дээ. Жишээ нь одоо хүмүүс нөгөө нэг AI-аар зураг бүтээлгэн шүү дээ. Одоо нөгөө хуучны зургийг сэргийлгэж мэргэлгээд бүтээлэхээр нөгөө 3 гартаа ч юм уу болоод байдаг байсан. AI анх гарч ирэхдээ. Тэрнээс үүссэн алдаа гэдгийг нь бол мэдчихсэн. Гэхдээ яг ингээд бүр амар тренд болно гэж бол өстой бодооч байсан. Тэгсэн чинь юм болсон байлээ. Одоо энэ AI чинь бүр бүх салбар руу ингээ ороод амар хүчээ авцсан. Тэгээ ингээ хүүхдийн салбар руу хүүхэлдэйн кино ч юм шиг юу ч. Тийм энэ бол одоо ингээд интернетээр үнгүй бүтээл гэж болж байгаа тий. Тэгээ тэрийг сошиал дээр тавиад дууч юм уу зохиолгоод хүн өөрөө сэтгэж чадчихвэл энэгээр YouTube дээр маш олон хандлттай болоод мөнгө олох боломжтой болчих. Би өнөөдөр гэтэл AI-аар кино салбарт яаж юм гэсэн чинь AI-аар бүтээсэн кино жүжигчин гараад ирсэн. Тэгээ тэр одоо эхнийхээ кино тоглох гэж байна. Тэгээ энэ жүжигчин хэр амжилттай Холливуудын одыг одоо буцаахаар жүжиглэж чадах вэ гэсэн асуулт гараад ирсэн. Хүмүүст сайн муу гэлс та хэрэлдээд байж байна. Гэх жишээний тэгэхээр AI бол одоо хүүхдийн одоо юу гэм сэтгхүүд одоо нөлөөлөхөр хүртэл юм сонин юу гараад ирсэн юм тийм. Яг нэг санаа зовхгүй байж болох юм нь эднэр бол ямар ч утгагүй. Тийм. Ямар ч утга байхгүй. Гэхдээ тэр хүүхдүүд чинь том болоод энэгээрээ сэтгээд эний цаашаа тэд нар чинь томрно шүү дээ. Томроод дахиад иймэрхүү хүн бүтээчүүл яана гэхгүй. Түн сахуур гэсэн нэг хүн явчихвал яана гэхгүй. За өстой сонин юм а бас. Бас сонирхолтой мэдээлээ. За юм мэдээлэл бэлтжирлээ дээ өнөөдөр. За одоо миний мэдээ рүү оръё те. За минийх болохоор хумсны талаар мэдээ байгаа. За одоо байна штэ. Хүний биеэс хаях юмгүй болцсон юм байна. Одоо сүүлийн үед. Бид нар хумсаа аваад хайдаг бол одоо сүүлийн үед энэ хятадд нэг юм мэдээ дэлгэрээд тэгээд хумс хайж болохгүй болчлоо. Одоо авсан хумсыг чинь худалдаж авдаг болсон байна. Цаан чинь гэж ингээд хумсаа тушаах нь байна шүү дээ. Тий, тушаахаар болсон байна. Тэгээд тэр нь бас ч хөөрхөн үнэтэй. За тэгээд хэрвээ хумсны хаягдлаа хадгалдаг бол одоо ингээд хумсаа тушааж болохоор болжээ. Мөнгө хэрэгтэй байгаа бол хумсаараа мөнгө олж болох нэ гэж байна. За ердийн үед одоо хумсны хаягдлыг бохир хэрэггүй заваан зүйлээ гэж шууд хайдаг штеп бид нар бол гэсэн ч хятадын уламжлалт ангаа ухаанд одоо хүүхдийн гэдэс дүүрэх за гуурсан хоолой өрөвсөлөө зэрэг одоо өвчнийг эмчлэхэд хэрэгэлдэг гинэ. За тэгээ уламжлалт эм үйлдвэрлэдэг компаниуд сургууль тосгоноос хумсны хаягдал худалдаж аваад байгаа юм байна. За энийг сайн хумсаа одоо авсныхаа дараа сайн угаасны дараа хатаагаад нунтаглаад янз бүрийн эмийн найрлагад нь хэрэгэлдэг хумсаа хийж хэрэгэлдэг болсон гинэ. За тэгээд нэг насанд хүрсэн хүний хумс жилдээ дунджаар ердөө 100 г орчим ургадیں۔ Гинэ. За тэгээд эрэлтэд хүрэлцэх хэмжээний хумс цуглуулах хэцүү. Ягаад гэвэл хүний хумс ийм удаан ургаж штэ тий. Тийм учраас одоо хумсны хаягдлыг хаягдлынх нь үн харьцангуй өндөр байдаг гинэ. Хумсыг нь авахдаа өндөр үнээр авт юм байна. За хятадын нэг хэвлэл болох одоо Kankan News гэж байдаг. За энэ дээр мэдээснээр бол саяхан мэдээлсэн юм байна. Тэгээ Hebei мужийн нэг эмэгтэй онлайнаар хумсны хаягдлаа 1 кг-ыг нь килограмм тутамд 105
150 юан буюу одоо ойролцоогоор 21 Америк доллараар үнээр зарж байгаа гинэ. За тэгээд тэр эмэгтэй бол хүүхэд наснаас эхлээд хумсаа цуглуулж эхэлсэн гинэ. Тэгээд цуглуулсаар байгаа сэргэлийн тий. Одоо үүнээсээ багахан мөнгө олохоор шийдээд тэгээд хумсаа тушаасан гин. 1 кг гэдэг чинь угаасаа маш олон жил цуглуулсан гэж тий. Жил 100 г л гэдэг чинь гэхэр чинь. Тий. Хэрэг аваа их ууггүй цуглуулжээ. За тэгээ хүний хумсыг хятадын уламжлалт ангаа ухаанд ашиглах нь 1960 оноос эхэллээ гэж байна. За тэгээ хятадууд 1960 оноос эхлээд хүний хумсаар хумсыг цуглуулж ашиглаж эхэлсэн юм байна. За тэгээд тэр нь тэгтээ тэрнээс хойш 60 оноос хойш буураад эхэлсэн гинэ. Хумс цуглуулад ашиглахаа болсон. Яасан гэсэн чинь тэр үеэс хумсны будаг гэдэг юм гараад эхэлсэн. Тэгээ хумсаа будаад тэгээ ингээд нөгөө хумсанд нь үйлчлэл үзүүлээд ингээд хэрэггүй болж эхэлсэн юм байна. За тэгээ цаг хугацааны явцад ижил төстэй өөр нөлөө үзүүлэх бусад орц найрлагуудыг нээсэн боловч хумс бүрэн устаагүй. Цуглуулахаа бүрэн устаагүй юм байна. Гэхдээ сүүлийн үед дахин эрэлт ихссэн. Тэгээд хумсаа цуглуулж эхэлсэн. За харин нэг юм нь гэхээр хөлний хумс авдаггүй гинэ. Зөвхөн гарыг авдаг гинэ. Хөлийн хумсыг худалдаж авахгүй. Хумсны боловсруулагчид өөрсдийн түүхийн эдийг маш нарийн шалгаж авдаг. Тэгээд хөлний хумсыг хүлээж авахгүй гэдгээ тодорхой хэлсэн байна. Өөр үт юм. Тийм байна. Тийм л юм шиг байна. Тэгээд гарын хумснуудыг авдаг. Авсныхаа дараа хумсыг харсан цуглуулад тэгээд угаагаад тэгээ хатаагаад тэгээ нунтаглаад тэгээ эми хөлийнх бол арай найрлагын ч юм уу эсвэл илүү зузаан байгаад байдаг шүү дээ тий. Тэгэхээр бас болдгүй юм байна л да. Тэгээд та нар хумс идэж ийн гэж боддоо. Тэгэхээр эмэн дотор бол хумс байх магадaltaй юм байна. Тий харин хятад ийм ууж захта одоо би бүр сонирн болоо л байна. Орц найрлагын тэгэхээр тэрэндээ л болд юм. Тийм байна. Тийм байна. Гэтэ хятадын уламжлалт ангаа ухаан ч амар шүү дээ бас. Бас л амар шүү. Тэгэхээр тий. Мэдгүй хумсыг ашиглана гэхээр тэгээ бүр ядчил юу юм биш үү те бүр юм цэвэр хумс юм биш үү те тийм бодог хүрээгүй цэвэр хумс бодог орчхоор л нэг химийн бодис шингэчээд тэгэхээр шал өөр болчдөг баг л та би сая нэг яг муухай бодол байна л та 1 кг хумс ингээд үнэр нь ямар байдаг бол зүгээр нэг тийм сони юм сая бодогдлоо гарын хумс юм гайг хамаасч 1 кг хумсыг цуглуулсан гэхээр тэр нэг юм сонин үнэртэй байх бахаа л гэж зүгээр бодогдлоо л доо. Яа ямар сони юм бодчихваа. Тэгээд яг нь шашнаасаа бас болоод зарим хүмүүс бол манай монголчууд бол хумсыг бол ер нь авах цагтаа хүртэл байдаг шүү дээ тий. Орой авдаггүй орой авбал гэл нөгөө шашин шүтлэг тэрнээсээ болдог идэх чөлөө тий булж идэх чөлөө тийм тэгээд ерөнхийдөө нөгөө хумс авах өдөрч одоо тэгэл хумсыг орой авдаг гэдэг хумс бол ерөнхийдөө муу гэл одоо хумсыг бол янз бүрийн домонд ашигладаг ч гэдэг юм уу тий шашин шүтлгээс болоод хумсан дээр бол ер нь улс орнууд өөр байдаг баг. Гэхдээ л одоо бусад орнуудын нөгөө шулмууд гэж гардаг шүү дээ тийм. Шулм гэхэр нэг юм айхтар хамартаа урт үстэй тэгэл нэг юм айхтар урт хумстай байдаг тийм. Тэгэхээр энэ хумс гэдэг зүйл маань шашин талдаач уламжлалт ангаа ухаа талдаач айгүй ач холбогдолтой л. Тэр хумсаа ургуулад генсийн номонд орсон хүмүүс бас байдаг шүү дээ. Амар урт ургуулсан. Тэднийх 1 кг хөрөх хөлөө. Хөрөх мэдхгүй. Хумс тэгээ жинлэж үзээг болохоор тэгээ зузаан болчхоор нь бас авах болоо. Тэд нар тэгээд ажил хийхгүйгээр олон жил явсан хүмүүс баха тий. Тэгээ тийм урт хүмүүстай бол юм хийх хэцүү шүү дээ. Юу ч хийх боломж байхгүй шүү дээ. Ургах тусам ингээ махир болд юм билээ шүү дээ. Ингээд эргэлдээ тийм сонин. Гэтэ яг маа нөгөө өвгд эцэс одоо хумсаа цуглуул гэж хэлээгүй юм чинь хэрэггүй байхгүй. Тэр чинь мэдж байгаа шүү дээ. Тэгээ бас юу гэдэг вэ нөгөө нэг хүн нас барахад ус хумс хоёр бол ургадаг гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр айхтар найрлагатай учраас орц найрлагатай учраас энэ хоёр хүний бие өөрөө зогсчод байхад ургаж ийн гэдэг бол хүчтэй найрлага байна тий. Тийм байна. Тэгэл би тэрэн дээр яг нэг юм гайхаад нөө халзан хүмүүс байдаг шүү дээ. Өвчээд яадаг бол. Тэр ч одоо хуухнаас зохиохгүй байхаа. За уучлаарай. За уучлаарай гэж. Юу ярьчваа гэж. За ингээд одоо ус суулгадаг болсон байгаа. Өөр юм байна. За ингээд өндөрлөе доо. Пох нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Хамтдаа байсан нийт үзэгч
Сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Хөгтөнгөр радио YouTube хуудас болон Facebook пэйжийг маань сонсож байгаа хүмүүс маань дагаараа үзэж байгаа хүмүүс маань Хөгтөнгөр радио 82.9 болон 100.9 гэдэг долгион дээр та бүхэн одоо албан тасалгаанд автомашинда бидэнтэй хамтдаа байх боломжтой шүү. Өнөөдрийн эфирт хөтлөгчөөр Ариука Туул Агийн хөтлөгчөөр найруулагчаар дэгээ ажиллалаа. Түр баяртай. Хөгтөнгөр радио сонин содон мэдээллүүдийг хачинжигтэй үйл явдлуудыг шинэ нээлтүүдийг дизайн маркетингийн хүртэл 82.9 шинэ санаануудыг Хөгтөнгөр радио Тобохос 82.9